Сайн байцгаана эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизэн MNB спорт сууг уран бүтээлчид, инженер техник ажилтнууд үзүүлж байна. Та бүхэндээ Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болсон Усан цэлэлтийн 2025 оны насан туршидчдын улсын аварга шалгар болох тэмцээнээс бэлтгэсэн тойм нэвтрүүлгийнхээ 2 дахь дугаарыг таллуулъя. За энэ нэвтрүүлэгт Монголын Усан спорт сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Инхбаатар өргөдөн оролцож тэмцээний тайлбарыг та бүхэнд хүргэх болно. За нэвтрүүлэгт оролцож байгаа танд талархал илэрхийлье. За Баруун урт хот бас хэд хэдэн томоохон тэмцээнийг хүлээн авч явуулаад байна. 2025 оны насан туршидчдын улсын аваргын тэмцээнийг бас орон нутагт болсноор онцлогтой байлаа шүү дээ. Ер нь бол. За манай тэмцээнд бол голдуу орон нутагт явагдаад байгаа. За нэг том шалтгаан бол яг бассейн одоо стандартын шаардлага хангасан бассейн бол орон нутагт маань байгаад байдаг. Улаанбаатар хотод маань бол ганцхан бассейн, дөрвөн замтай бассейн байна. Өмнөгов аймаг, Сүхбаатар аймаг, Эрдэнэт гэдэг хотуудад бол одоо яг 5-6 замтай стандартын шаардлага 25 метрийн замтай бассейн байдаг. Хоёрдугаар удаагаараа бол бас хөдөө орон нутгийнхаа тамирчдыг, дасгалжуулагчдыг, спортыг бас хөдөө орон нутгийн сурчлалыг дэмжиж, тийм зорилгоор бас хөдөө орон нутгийнх бас хоёр дахь шалтгаан болж байгаа. Тэгээ энэ жил бол Сүхбаатар аймгийн Баруун урт хотод насан туршидчдын улсын аварга шалгар тэмцээнэ зохион байгуулад дууссан байгаа. За жилдээ улсын спорт сонирхогчтой холбоо дотоодын ер нь хэд орчим тэмцээн явуулж байна. Насан туршидчдын улсын аварга бол мэдээж хамгийн том тэмцээн дотоодын. Тийм байгаа. За насан туршидчдын улсын аварга бол хамгийн топ ангиллын тэмцээн байгаа. За тэрний дараа бол 4 сард өсвөрийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод зохион байгуулагдана. За мастерсын буюу 25-аас дээш насны тамирчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймагт уучлаарай Сэлэнг аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулагдсан 6 сард. Тэгээд эргээд 11 сард ерөнхийлөгчийн нэрмж цомын тэмцээн гэж тэмцээн болдог. За яг манай холбооны 4 том тэмцээн бол ийм том тэмцээнд байгаа. Клубын нэрмж тэмцээнд бол одоо 6 сард, 8 сард, за тэгээд эргээд 11 сард бас зохион байгуулагддаг тийм байна. За ингээд Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болсон Баруун урт 2025, Усан цэлэлтийн 2025 оны насан туршидчдын улсын аварга шалгаруулах тэмцээний цуврал нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг та бүхэндээ өргөжлүүлэн хүргье. За эмэгтэйчүүдийн дөрөв өрчгөн 100 м холимог бөөхөө уралдаан байна. За тухайн замууд дээр уралдах багийг танилцуулж байна. За Сэлэнг аймгийн баг 3 дугаар замаар орж ирсэн байна. За энэ урьдчилсан гараанд манай хөдөө орон нутгаас оролцож байгаа Сэлэнг аймгийн Октийн баг. За бөөхөд хэрхэн авсан юм байна. Шилдэг 5 багт багтнаа гэдэг бол бас том амжилт. Тий. За ингээд 5 баг. За эхний гараа бол араар дал сэлтээр гарч байна. За энэ хоёрын дагуу араар дал сэлтээр эхэлдэг. За багууд бол бөөхөд 4 охин оролцож байгаа. 4 эмэгтэй тамирчин. За тамирчдыг ямар гараанд хин гэдэг тамирчныг гарах вэ гэдэг бол баг өөрсдөө шийддэг. За мэдээж тухайн төрөл зайтай хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа тамирчныг л гаргаж бага тэргүүлдэглэх зорилгыг тавьж мэдээж тактик боловсруулсан байгаа. За одоо тэргүүлийн явж байгаа тамирчид бол за Сэлэм загас клубын тамирчид баг зэрэг тэргүүлээд эхний 50 м-ийг дуусгаж байгаа шиг байна. За хоёрд нь Виакоц клубын тамирчид. За хоёулаа араар дал сэлтээр нэлээд устаасаа тасарсан байдалтай явж харагдана тийм ээ. За энэ нэгдүгээр замаар явж байгаа тамирчин, за энэ Виакоц клубын тамирчин анима гэж тамирч харагдаж байгаа шиг байна. За спортын мастер 200 м-ээр араар дал сэлтийн төрөлд спортын мастер цолоо хийлүүлсэн тамирчин байдаг. За хажууд нь явж байгаа Сэлэм загас клубын тамирчин. За Санчирма юм уу гэж харагдаад байгаа юм. Спортын дэд мастер. За ер нь бол бараг зэрэг шахуул 100 м-ээр дуусгаж байна да. За дараагийн тамирчид бол мэдхий сэлтээр сэлтийг үргэлжлүүлнэ. За энэ Виакоц клуб бол баг зэрэг тэргүүлийг аваад нэг 2 таталт, 1 таталт ч юм уу тэргүүлээд явж байгаа шиг байна. За Үжин гэж спортын мастер тамирчин байна. Виакоц клубээс. За Сэлэм загас клубын тамирчин маань ингэж тамирч явж байгаа бол за бас малгай шилтэй сайн танигддаггүй яа усан дотор тамирчид маань. За 5 клубын шилдэг багийн тамирчид оролцож байна. За энэ удаагийн улсын аваргад ер нь орон нутгаас хэр олон тамирчин. За энэ жил орон нутгаас Сэлэнг аймгаас ирж оролцсон. За одоо энэ 3 дугаар зам дээр манай Сэлэнг аймгийн Октийн баг явж байна. За Говьсөнбөр аймгийн тамирчид ирж оролцсон. За Хангарт клуб буюу Эрдэнэт хотоос
ирж оролцсон. За бас өдөр оронтоос ирж оролцоход бас нэг төвхтэй нэг зүйлүүд нь улсын аврал шалгуур тэмцээн маань бас жилийн ихэнх зохион байгуулагддаг. За нэг аймаг орны төсөв батлагдаагүй гэдэг байдлаар тамирчидтай маань бас ирэх боломжгүй болдог. Тийм юм одоо жил болгонд давтагдж байгаа. Одоо энийг бас манай аймаг орнотын биеийн тамир спортын улсын орнууд бас анхаарад төсөв мөнгө бас эрт төлөвлөх тийм ээ тамирчидтай тэмцээн уралдаанд нь оролцох боломжоор хангахад анхаарах хэрэгтэй болов уу гэж боддог юм. Уг нь бол Өмнө Говь аймгаас за Багнуур хотоос ч юм уу те өдөр оронтын тамирчид бол бас маш их сонирхолтой байдаг. За төсөв мөнгө шийдэгдсэнгөө гэдэг шалтгаанаар бас ирэх боломжгүй болчиход байгаа. Тийм тул анзаарэгдээд байгаа. За энэ 3 дугаар сэлт рүү орчих болоо тийм ээ. 3 дахь тамирчид Ирвэхий сэлт буюу одоо далангахаа сэлт гэж бид нэр нэрлэдэг байдаг. За тэр сэлтийн төрлөөр багийн 3 дахь гишүүд гараад. За одоогийн байдлаар энэ 1-р замаар явж байгаа баг маань тэргүүлийг нэлээд автсан явж байгаа гэж шүү. Одоо 2-3 бие тасарсан байдалтай явж байна. За гэхдээ бөөхөө дуусах болоогүй. Ард нь ахаад өрөө дол сэлтийн 100 м хүлээж байгаа. Тийм учраас одоо энэ багийг төрүүлээ, тэр багийг хоцорлоо гэж хэлбэл арай эрт байгаа. Тийм одоогийн байдлаар бол багийн 3 дахь гишүүн Биакотс клуб тэргүүлийг аваад Сэлэн цогц клуб 2 дугаар байранд одоогийн байдлаар. Гэхдээ зайгаа нэлээд нөх байдалтай явж чар. За олон улсын хэмжээний матчээр Ариун тамир Сэлэн цогц клубээс гарч уралдсан юм шиг байна. За наан явж байгаа тамирчин бол Алтан нар гэдэг спортын матчаар тамирчин байгаа. 200, 400, 800, 1500 гэдэг дунд болон холын зайд за Монгол улсын ер нь тэргүүлэх тамирчин охтуудаас болоод явж байгаа. Энэ тамирчин. За энэ хоёр тамирчин баг зэрэг орчлоо. За баг Ариун тамирын төрүүлээд орчлоо шүү тийм ээ. За 4 дахь тамирчин. За 4 тамирчид бокаг шийднэ. За Сэлэн цогц клубээс Содон чимэг спортын дэд матчээр Биакотс клубээс спортын матчээр Индра гэдэг тамирчид хамгийн сүүлийн тамирчин болж бүх. За энэ бол яг л хэлж амжаагүй байхад л яг зэрэгцээд ирлээ тийм ээ. За яг алийг нь төрүүлж явж ийн гэж хэлэхэд хэцүү юм да гэж хэлсэн. Тий, одоо энэ тэгэл хэн төсвөл дэвчээр гаргах уу, хэн бэлтгэл сургууль сайн хийсэн тэр л тамирчин маань одоо бага амжилт нөхтөлнө. Тэгэхээр тамирчид маань бол одоо бүгд л өөрсдийнхөө чаддаг мэддэг бүх зүйлээ л одоо хийж байгаа гэж харагдаж байгаа. Яг эцсийн бариан дээр л бол яг тамирчны бэлтгэлжилт тий харагддаг. Тий, одоогийн байдлаар за Содон чимэг маань баг зэрэг бас тэргүүлийг аваад иргэчих боллоо шүү. За одоо бариагаа хэн хийх юм байгаа. За энэ хоёр клуб бол аргагүй бусдаасаа илүү олон сайн тамирчинтай гэдэг утгаараа нэлээд хол тасарч барианд орж байгаа шиг байна. За тийм байна. Содон чимэг маань нэг бие тэргүүлээд бага амжилт нөтлөө. За Сэлэн цогц клубын Октийн баг 100 м холимог сэлтийн төрөлд 2025 оны улсын авраг гэдэг хэрхэн үнэтэй цолыг хүртэж байна. Хоёрт нь Биакотс клубын тамирчид орсон байна. За гуравт нь Виста клуб 459 52 гэсэн амжилтаар орж байгаа юм шүү. За энэ багууд маань ингээд өрсөлдөгчтэй ч гэсэн ингээд баяр хүрдэг спортын сайхан уламжлал харагдаж байна. За ингээд Октийн баг 3 дугаар байранд Виста клубын Октийн баг багийн гишүүдээр Ялгуун, Инэрлэн, Занунго, Нандир ингээд тамирчид харагдаж байна. За 2 дугаар байранд Биакотс клуб, 1 дугаар байранд Сэлэн цогц клубын тамирчид. За энэ шагналыг гардуулж байгаа юм бол Сэлэн цогц клубын ахлаа тасалжуулагч Батболд гэж хүн байгаа. Монголын Улсын спорт зурагчид холбооны тасалжуулагчдын зөвлөлийн дарга. Манай шилдэг тасалжуулагч нэг байгаа. Тасалжуулагч өгч өөрөө бас шагналыг нь гардуулж байгаа тийм үү? Батболд бокс нь гардуулж байгаа. Бокс тамирчид оромшуулж байгаа сайхан хэлбэр. За эрэгтэйчүүдийн 100 м холимог сэлтийн төрөлд уралд тамирчдыг багийг танилцуулж өндөрлөснэ. За тодорхой замаар Go to Swimming гэдэг манай шинэ клуб байгаа. Энэ мастер манай Дөлгөөний байгуулсан клуб. Дөлгөөний маань байгуулсан клуб. Одоо 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо энэ жил анх удаа улсын аврал шалгалт тэмцээнд оролцож байгаа ийм клуб байна. За Говийн ус ч гэдэг манай хөдөө оролцож оролцож байгаа баг маань бас Говьсөнбөр аймаг. Говьсөнбөр аймаг. Тийм. За энэ клуб маань бас финалийн шатанд шалгарсан юм байна. Баяр хүргэе. Сайхан амжилт гаргасан юм байна. За энэ уралдаан маань за 2 3 дугаар зам дээр өрсөлдөөн эхэлж байгаа шүү юм тийм ээ. 2 дугаар зам дээр Баянзүрх төрний усан спорт сургуулийн төвийн тамирчид тэргүүлийг авч байгаа юм байна. Одоогийн байдлаар 10 сэлтийн төрөлд. За хоёрт нь Биакотс клубын эрэгтэйчүүдийн баг, гуравт нь 4-р замаар Төв Бассейн Далайн хадууд клубын баг. За энэ 3 клуб одоогийн байдлаар тэргүүлийг аваад Лукаг
Букег ихний тамирчид. За барианд орохоор явж байна да тийм ээ. За ихний хоёр багийн тамирчид бол за яг л зэрэгцээ чухал барианд орохоор л явж харагдана. За авиак төсөл баг зэрэг тэргүүл явсан юм байна. За эхний 3 клуб бол ер нь ойролцоо. Ойролцоо байна. Явж энэ өрсөлдөөн бол ер нь ойрхон байна. Ер нь финалийн шатанд бол багууд харьцангуй хоорондоо маш ойрхон өрсөлдөдөг. За дөнгөж 2 дахь тамирчин шүү дээ. Тийм дөнгөж 2 дахь тамирчин. За энэ Михаил Сэлтийн төрөлд Виакот төсөл тэргүүлдэг авч байгаа баг олон хэмжээний матчээр цэлмэг Михаил Сэлтээр уралдахаар гаргасан юм байна. Уг нь өөрийнх нь төрөл араар далд сэлтийн төрөл байдаг. А тэгвэл яг багд ямар сэлтээр уралдах нь ашигтай байгаа энэ тэр төрөлд бол тамирчтай бэлтгэж тактик боловсруулдаг. А тэгэхээр араар явдаг тамирчнаа бол мэлхий дээр гаргасан байна. За тэгэхээр та багийн тактик байгаа. За наан явж байгаа Баян зүрх төргийн тамирчин мөнхчин гээд спортын матчаар тамирчин. За Михаил Сэлтийн төрөл нэлээд өндөр амжилт үзүүлж байсан тамирчин. За бас зайг нэлээд ойртуулад ороод ирлээ. За тэр цаана спортын матчаар сугар гээд тамирчин байна. За бүр бага тэргүүл төтлөөд эхэлж байгаа шиг тийм ээ. За сая 27 метрийн дэлхийн авахд яваад ирсэн тамирчин аргагүй Михаил Сэлтийн төрөл сайн гэдгээ харуулж бага тэргүүл төтлөө 2 дахь тамирчин болж. За одоо 3 дахь гараад Мэлхийс далаанхаас хэлээ тийм ээ. Эргээхээс хэлт. За өрсөлдөөн бол эргээд 3 4 дугаар зам дээр шилжчихлээ тийм ээ. За Виакотс клуб Төв бассейн далайн хадууд клубын тамирчид маань одоо 1-р байранд л өрсөлдөж байна. За Виакотс клубын тамирчин бэлгүүдээ гарсан юм шиг байна. За 200 метрийн далайн хрээсэлтийн төрөлд Монгол улсын рекорд амжилтыг эзэмшдэг сайн тамирчин байгаа. Аргагүй бас далайн яг үндсэн сэлэлт нь. Тэгээ өөрийнх нь яг үндсэн сэлэлт бол яхахгүй далаанхаа сэлэлт байдаг. Тэгэхээр яхахгүй харагдж байна доо. Тэргүүлийг бас багтаа өөрийнхөө сэлэлтээр бол авчирч байна. За наа Gold Swing клубын тамирчин маань бас 3-р бариа баг ороод ирж барагдаж шүү. За сүүлийн тамирчид өрөөр далд сэлтээр уралдана. За Виакотс клубээс бэлгүүн хангаа юм шиг байна. Спортын дэд матчаар бэлгүүн хангаа гарч байгаа юм байна. Багийнхаа сүүлчийн тамирчин болж. За Төв бассейн далайн хадуудаас яг хэн гарсан дэлгэснэг харагдсан өнгөрлөө. За нэлээд тэргүүлийг авчижээ. За Виакотс клуб бол аргагүй дээ бас маш олон 2 олон хэмжээний матчэр байна. Багийн бүрэлдэхүүн. Багийн эрэгтэйчүүдийн бүрэлдэхүүн бол маш хүчтэй. Тийм учраас бас эрэгтэйчүүдийн Бөөхөс сэлтийн төрөлд бол голдуу алтан медалийг баг авчаад байгаа харагдаж байгаа. За гэхдээ ард нь явж байгаа тамирчид бол багуудын эрэгтэй тамирчид маш их сайн болж байгаа. За магадгүй 4 тамирчин байх ёстойгоос 3 сайн тамирчин 1 сул тамирчин болцохоор багийн амжилт нөлөөлчдөг. Яг л тийм байдал ажиглагдаад байгаа. За ирэх жилээс бол 4 сайн тамирчтай болоод бол өрсөлдөөн бол маш их өөр болж ирэх байгаа. За тийм ээ наа. Виакотс клуб 4.11-15 гэсэн дойрын амжилтаар 1-р байранд Төв бассейн далайн хадууд клуб маань 2-р байранд орж байгаа юм байна. За 3-р байранд харин ямар клуб орох нэ гэдэг нь бас сонирхолтой юм. За харах орж имжээг байна. Бас нөгөө эхний хоёр маань нэлээд замаа дуусгаагүй байна тийм ээ. Тийм байна. Эхний хоёр тамирчид баг маань нэлээд сайн байсан юм байна. За 3-р нь Баян зүрх төргийн баг тамирчид орсон юм байна. За багийн шангардуулах ёслол болж байна. За Виакотс клубын тамирчид Дид мастер хандагс. За Дид мастер бэлгүүдээ харагдж байна. Бэлгүү хангаа. За тэгээд олон хэмжээний мастер бэлгүүдээ цэлмэг гэдэг маш хүчтэй бүрэлдэхүүнтэй гарч уралдсан юм байна. Та багуудтай амжилт хүсье. Баяр хүргэе. За одоо октийн хувийн гарааны төрөл хэлж байгаа шүү. Өрөөр даллах сэлэлт. За энэ бол хамгийн гал гарсан өрсөлдөөн. Одоо 50 м-ийн зайд бол сэлтийн хамгийн богино зай байгаа. Тэгэхээр энэ зайд бол тамирчид маш их нихуур сэлэх ёстой. Ямар нэг алдаа гарах ёсгүй. За тамирчдыг танилцуулж байна. Тийм ээ. За энд бол ерөөсөө дойлор хэмжтгэл амжилтууд гарах ёстой. Одоо цагийн автомат цагийн төхөөрөмжийн тусламжтай л одоо 1-р 2-р байраа шалгаруулахаас хойш яг хүн нүдээр хараад бол баг тэр нэг тэг хоёрт хэцүү. Ер нь маш их алдаа гарах магадaltaй. Тийм учраас одоо автомат цагийн төхөөрөмж мань ажиллаж
яг багийн байрыг тамирчдын байрыг шалгаруулнаа. За 3 дугаар байраар гарсан тамирчин маань мэдээж хамгийн сайн цагийг урьдчилан гараад үзүүлсэн баг сте. За одоогийн байдлаар 2 дугаар замаар гарч урьдчилсан тамирчин маань тэргүүлийг баг зэрэг авцаар гэж шүү. За тэгтээ яг барин дээр шийдэгдэн. За яг л ингэж харагдана ерөөсөө. За инэрлэн гээд Viacos клубын тамирчин спортын мастер инэрлэн. За хэвээ нэг дойлын амжилтаар орсон биш үү? За 2 дугаар байранд Viacos клубын тамирчин Индра. За нэг дойл. Энэ бол нэг дойлын үнс юм. Эсвэл нэг л дойлоор хэмжигддэг. Энэ хоёр тамирчны хооронд нэг л дойл байлаа. За ингээд эргэжтэйчүүд юм гараа. За 2 дугаар зам дээр хангал гээд хангал клубын тамирчин. За эргээд манай олон улсын жирийн мастер Билгүүд байна ингээд бүх сэлтийн төрөлд ингээд жиг дамжилт үзүүлээд байдаг. За сайн тамирчин байдаг. За спортын мастер сод мандах байдаг. Нар мандах. Нар мандах. За дид мастер тамирчин байна. Залуу тамирчин. За нар манд бол маш залуу тамирчин. Амжилт нь бас эрчимтэй агч байгаа. Энэ тамирчид маань 50 метрийн өрөөр далд сэлтийн финалийн гараанд гарлаа да. За сод мандах бол маш сайн, үнэхээр сайн тамирчин байгаа. 50 100 метрийн төрөлд бол үнэхээр дэвсгэрэлттэй сайн сэлдэг тамирчин. За 3 дугаар зам гарсан Билгүүдээ олон жин мастер албад туршилттай юм аа. Одоогийн мэдээ тэргүүлээ бат зэрэг авцаар гэж шүү. За барин дээр за сод мандах орсон байна тийм ээ. Спортын мандах Билгүүдээ хангал гэсэн дараалалаар орсон байна. За сод мандах бол үнэхээр сайн 50 метр шүү. Тий, ер нь бол 50 метр бол маш ойрхон ордог. Морин зай ер нь хамгийн сонирхолтой зай. Маш сонирхолтой. Одоо энэ сая өнгөрсөн 20 метрийн Будапештт явгаар цагийг бол маш сайн ахиулсан шүү дээ. Манай тамирчид ахиулсан за олон улсын рекорд амжилтсан шинжилгээ тогтоогдсон байгаа. Энэ тухайн нөгөө адил төрлийн эрэгтэй эмэгтэй тамирчдын шагналыг шууд хамт гардаг. Тий, хамт гардаг. За манай Бэлгийн холбоо маань бас яг энэ жишгээр сая эхэлсэн. Бид ч гэсэн бас энэ дэлхийн холбооны чиг дагыг бас тамирчид маань бас үерхэд нөхөрлөл тийм ээ спортын ив наримтлыг бас бэлэгдэхүүднээсээ ер нь хамт гардуулж яа. Тэгвэл бас нэгдүгээр цаг хэмнэн тамирчдын маань бас дурсгалт мөчийг бас хамтдаа тэмдэглэж байгаасаа эрэгтэй эмэгтэй гэлээ тийм ээ. Бас гендерийн дэвш байдал ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар. За дараагийн дараагийн гараа гарахад бэлэн болжээ. За энэ хоёр залуу тамирчин SS-ийн клубын тамирчид маань. За одоо дөнгөж 14 15 тамирчид байгаа. За 14 15 настай тамирчид насан туршид улсын аваргын финалийн шатанд шалгана гэдэл ер нь бол бас сайхан амжилт шүү. Сайхан ирээд өглөж гэсэн үг. За энэ 100 метрийн хэсэг сэлбэнд төлж байгаа юм байна. За энд бол хангарт клубын спортын мастер номын эрдэнэ тамирчин. За ер нь бол маш сайн амжилт үзүүлж байгаа тамирчин байгаа. За тэр цаана 2 дугаар замаар гараал тэргүүлийг аваад явж байгаа гэж байна. За Нанжин сууд маань бол сэлэн зогс гэдэг юм ярьчин. За улсын аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр болсон уралдаан байна. Тэгэхээр за энэ жилийн тухайд бол өмнөх дугаар дээр танилцуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнээ анх удаа 4 хоногийн турш зохион байгуулсан байгаа. За өмнө нь бол 3 хоногийн хугацаатай зохион байгуулдаг байсан. За дэлхийн тэмцээнүүд бол 6 буюу 7 хоногийн хугацаатай зохион байгуулдаг. За яг нь тамирчдынхаа амжилтыг илүү сайн гаргах, амралтыг сайн өгөх тийм ээ. За тийм зорилготой байдаг. За биднээс тамирчтай ч гэсэн бас амжилттай ахиулаасай. Бас өдөрт гарах гарааныхан цөөн арай цөөхөн байвал тамирчдын бас эрүүл мэнд амжилт бүх зүйлийг сайнаар биелүүлнэ гэж үзээд энэ жилийн тэмцээний 4 хоногийн хугацаатай зохион байгуулж эхэлж байгаа. За энэ ч бас үр дүнгээ өгсөн. Тамирчид маань харьцангуй бас амралттай. Энэ бас олон улсын жижигээр энэ форматаар явах тамирчдад бас их зохимжтой байгаа. Мэдээж олон улс бол яг л тэр форматын дагуу хийж байгаа. Тэгэхээр бид ч гэсэн бас олон улсын чиг дагах тамирчидтай амжилтан гарах боломжийг л нээж өгөх нь бол холбооны гол үүрэг байгаа. За ингээд ярьж байгаа хооронд маань гараа маань дуусчээ. За номын эрдэнэ яг түрүү хэлсэн спортын мастер хангаар гэдэг тамирчин. Энэрл. Тийм зүрхэн орсон байна. За энэрл гээд залуу тамирчин SS клубын тамирчин маань 3 дугаар энэ оржээ. За мэлхийсэл эрэхтэй 100 м. За энэ Ирмэн болд гээд маш залуу тамирчин 15 настай. За бас финалийн шатанд шалгасан юм байна. За яг зөвхөн цэлэн бөмбөн бэлэг гээд яг мэлхийсэл дээр шилжүүлдэг тамирчин маань бас байна. За суур түрүүнд орчсон яг мэлхийсэлтийн хамгийн шилдэг тамирчдын маань нэг
Пенальтын шатны шалгарсан байна аргагүй те. За 5 дугаар замаар гарсан байна. За тамирчид амжилт хүсье. За гараан дээр гарахад бол тамирчидаа бас техникийн үзүүлэлтүүд байгаа. Тэр техникийн одоо өгсөн тэр яг дөрмийн дагуу гарах хэрэгтэй. За дохиогоос өмнө төрүүлж өсгөх, зангах хөдөлгөөн хийх. За дохиогсны дараа өсөрсөн ч гэсэн усанд ороод хийх техникийн гүйцэтгэлүүдийг зөв хийх маш чухал. Тэрэн дээр нэг үйлдэл буруу хийх, нэг хөдөлгөөнийг буруу хийгээд техникийн алдаа болоод гараа мань ойлгох магадaltaй байдаг. Тэр цэм мэхээс сэлтийн төрөлд бол маш олон техникийн гүйцэтгэлүүдийг тамирчдаас шаарддаг. Тийм учраас тамирчид маань маш их уур гүйцэтгэлээ зөв хийж сэлттэй байдаг. За одоогийн байдлаар спортын мастер төв бассейн 70 клубын тамирчин сугар тэргүүлийг за нэг бие аваад явж байгаа юм байна. За бараг гүйцэтгэр болсон байгаа. За 25 метрийн Будапештийн дэлхийн аврагт оролцоод ирсэн. Анхны олон улсынхаа том тэмцээнд оролцоод ирсэн. Маш их өсгөрөөдтэй өөрөө бас нэлээд өндөр амбицтай байгаа юм тамирчин байгаа. За мэхээс хэлтэр сэлдэг. За нэг бие төрүүлээд 25 оны усан сэлтийн 100 метрийн мэхээс сэлтийн төрөлд авраг болж байгаа юм байна. За хоёрдугаар нь гүн бэлэг. За хас эрд ингээд гурвуулаа төв бассейн 70-аад клубын тамирчин биш нэг клубын тамирчин. За төв бассейн 70-аад клуб нь бол яарахгүй мэхээс сэлтийн төрөлд бол тамирчтай их төлхөө сайн бэлддэг ийм клуб байдаг. За эрэгтэй эмэгтэй тамирчдын шагналыг за гардуулж байна тийм ээ. За хас эрдэнэ Усан спорт сонирхогчтой холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга Инхбаатар гардуулж байна. Өнөөдөр нэвтрүүлэгт оролцож бас тэмцээний тайлбарыг та бүхэндээ хүргэж байна. За бас яг мэрэгжлийн тусалжуулагчид маань энэ удаа ирж амжсангүй бас би чадан ядан тайлбарыг хүргэж байгаа. Мэдээж ямар нэгэн алдаа, дутагдaltaй зүйл байвал бас өршөөгөөрэй үзэгчдээс. За дөрөв өрчгөн зөө өрөөр даллах сэлэл толгог өгөхөө. За говийн усчид Говьсүмбэр аймгийн клуб за Виста. За Сэлэм загас Aquatics. За Сэлэнг аймгийн усан спорт сургалтын төв. За хоёр орон нутгаас ирж байгаа баг маань энэ сэлтийн төрөлд Говьсүмбэр хоёлаа. Тийм байна. За энэ сэлтийн төрөл маань болохоор түрүүн бол 4 эмэгтэй 4 эрэгтэй байсан бол энэ сэлтийн төрөлд маань болохоор 2 эрэгтэй 2 эмэгтэй тамирчид гарч уралдаг байгаа. Холмог буухаа. Тийм. За микс гэж үнээс ярьдаг. За тэгээ бүх тамирчид маань өврөөл бол сэлтээр уралдана. Ихтэй гараа бол одоо эрэгтэй тамирч. Тэр бол бас багийн тактик. За эрэгтэй тамирчтай гаргаж болно, эмэгтэй тамирчтай ч гаргаж. Сонголт. Тий сонголт тийм. Гэхдээ яг хуу эхнээсээ тэргүүлийг алдахгүй байх үднээс багууд маань голдуу эрэгтэй тамирчтай төрүүлж гаргадаг. За багийн сэтгэл зүй. Гараа сайн бол барай сайн гэдэг. Бас хэд октоудаа төрүүлж гаргаад хоцрол багийн сэтгэл зүйд бас муугар нөлөөлөх магадлал өндөртэй. Тийм учраас тэргүүлгийг бас хэд хол алдахгүй байх үднээс эхний ээлжинд бол голдуу эрэгтэй тамирчтай төрүүлж гаргаад байдаг. Тийм тактик. Дунд талын 20 гараан дээр л нэмэгтэйчүүд авдаг. За тэр бол багийн тактик. За багууд маань яг ямар тактикээр яаж уралдана одоо харъя хоёлаа тийм ээ. Тийм. Баг болгон л өөрийн гэсэн тактик зүйлийг боловсруулдаг тамирчтайгаа ярьж байгаа. За одоо бол за яг л зарим нэрхтээ зарим нэмэгтэй тамирчтай гаргаж байна тийм ээ. За одоогийн байдлаар 2 дугаар зам уу 3 4 дугаар зам дээр явж байгаа тамирчид маань бусад бага ялангуй тэргүүлээд явж байгаа гэж байна. За энэ наан явж байгаа тамирчин спорт олон улсын хэмжээний мастер Сэлмэг юм шиг байна. За цаана олон улсын хэмжээний мастер Ариун тамир Сэлэм загас клубүүд төлөөлөд гарсан юм уу гэж хардаг. За манай Канди байрлал маань өөрчлөгдсөн учраас зам дээрээ бас жоохон бэлдээд байна. За аргагүй эртний тамирчин бол ингээд октоудасаа мэдээж заа авчдаг тийм. Гэхдээ эргээд нөгөө багийн маань эртний тамирчин хүлээж байгаа. Тийм учраас энэ бол нэг хайхтар төлөвлөх зүйл биш. За Aquatics клуб одоогийн байдлаар тэргүүлж байгаа юм байна. За 2 дугаар байранд Сэлэм загас клуб. За 3 дугаар тамирчин хоёулаа октоудаа гаргаж байгаа юм шүү. За Сэлэм загас клубт бол одоо нэг эртний тамирчин үлдсэн байгаа. Багийн одоо шийдвэрлэх. За яг үнэ шийдвэрлэх гараа хийхэд үлдсэн байгаа. Тэгэхээр яг бариан дээр бол энэ алдсан зайгаа эртний тамирчин нь яаж нөхөх вэ гэдэг нь дарагдан да.
аль багийн тактик зөв байсан бэ гэдэг нь одоо л харагдана. За 5 дугаар зам. Орчин. За 4-5-2 дээр л их хөрсөлтөө. Тэг нь одоогийн байдлаар бол тийм байна. Сэлэн загас Виакотс клуб бол яа харахгүй бусдаас харьцан нэлээд хол тасарч явж байгаа юм байна. За түрүү хэлсэн одоо эрэгтэй тамирчин Виакотс Сэлэн загас клубт нөөцөнд байгаа. 4-р тамирчин болж гарахаар эсэргээрээ тэргүүлийг авсан байгаа Виакотс клуб бол эмэгтэй тамирчин байна. Хүлээж байгаа учраас одоо яг сүүлчийн тамирчин дээр л шийдэгдэн дээ. За бараг хагас байсан өмнө төрүүлж яваа юм байна. Виакотс клуб. Ихтэй тамирчид гэхдээ хурд хүч хамаагүй илүү байдаг. Тийм учраас энэ зайг бас харьцангуй богино хугацаанд нөх болцоотой. За ингээд хараас нь гараад эхлэе те. Энэ бол маш сонирхолтой байдаг. Багаараа алт авна. Багийнхаа амжилтын төлөө сэлнэ гэдэг бол тамирчдад маш зөвлөшгүй сайхан алс. Зайгартад ирсэн шүү. За яг ингэдэг тийм ээ. Түрүүм хагас байсан хол байсан бол одоо хоёр биеэр ойртод ирлээ шүү дээ тийм ээ. За энэ Одоо бүр бараг нэг биений зайтай болоо. За одоо ер нь бараг үзэх төлөвтэй болсон шүү. Одоо сүүлийн. Тийм. За алинд нь хинтний их нөөц үлдсэн байна тийм ээ. Харагдан да. За тийм ээ тийм ээ. Зэрэгцээд ирсэн. За тийм ээ. Сүүлийн 25 м дээр бол За аргагүй нэг бас эрэгтэй эмэгтэй хоёр тамирчны ялгаа гарч байна. тийм бас багийн тактик байна тийм ээ. Тактик. За яг ямар тамирчны хаана гарах вэ гэсэн. За Сэлэн загас клуб маань энэ сэлтийн төрөлд 2025 оны усан сэлт авраг болж байгаа юм байна. Ер нь ингэхэн зүйтэй юм байна. Эхний гараа эрэгтэй. Бун талын хоёр гараан дээр бол хоёр эмэгтэй тамирчин За энэ бол тий одоо баг болгоны л өөрийнх нь тактик байгаа хөх тийм ээ. За 3 дугаар байрны тамирчид маань за Vista клубын тамирчид. За аргагүй манай шилдэг 3 клубын тамирчдаас үрдсэн урдан баг эхний 3 байнд орж байгаа юм байна. За сонирхолтой уралдаан боллоо. Холимог багийн бөөхөө. За гэхдээ энэ бөөхөө маань бас энэ бас онцлогтой байдаг. Одоо энэ багийн бөөхөөс солих мөч тийм ээ шилжилтүүд за техникийн бүтэглүүдээр маш их алдаа гарах магадлал байдаг. За зарим багууд маань бөөхөө шилжилтэхдээ төрүүлээд үсэрчдэг. За тэгвэл багийн амжилтыг нь ойлдог. Тэгэхээр бас хичнээн байр одоо ингээд тодорхой харагдж байгаа боловч яг сүүл шүүгчдийн дүн гарахад бас байр л өөрчлөлт магадaltaй. За говийн өсчд клуб 4, Сэлэнгэ аймгийн баг 5 дугаараар үзэллээ. За тийм ээ. За эхний 3 байнд орсон богд маань ямар нэг алдаа гаргаагүй юм байна. Тэгэхээр багийн амжилтыг тооцсон байна тийм ээ. Яг саяны орсон дараалалаараа богд маань шагналаа өртөж байна. За ингээд ихтэй эмэгтэй 2-2 тамирчдаас хүртсэн. Микс боханы багууд маань шагнал авч байна да. За Сэлэн загас клуб Батбол Бөгшөө. Басгалж урдаг клубын баг. Энэ төрөл тэргүүлсэн байна тийм ээ. Энэ төрөл бөөхөө уралдаанд бүр 2 төрөл төрүүлсэн байна Тийм. Эхний бас бөөхөө уралдаан дээр бас Сэлэн загас клубын тамирчид төрүүлсэн. За ер нь бол мэдээж сайн тамирчидтай багууд бол бөөхөд яхахгүй тэргүүлэх байрыг эзлээд байдаг. 50 м. За тийм. Түрүүний Бүр сонирхолтой байж. тийм. Энэ бол маш богино зай. За түрүүний хэлсэн бас микс буюу хоёр эрэгтэй хоёр эмэгтэй тамирчин гарч уралдан тийм ээ. А гэхдээ сэлтийн төрөл нь 4 сэлтийн төрлөө сольж үздэг нэ. За эхний сэлт араар талд сэлт тийм ээ. За мэдээж тухайн сэлтэнд хамгийн сайн амжилт үзүүлж байгаа тамирчтай багууд гаргасан байгаа. За бас л яг холимог тамирчин зарим баг эрэгтэй. Зарим баг нэмэгтэй Тийм тамирчин. ээ. Одоо тэрүүлдэг явж байгаа баг дөнгөж сайхан шагналаа авсан Виакотс клуб Сэлэн загас клубын тамирчид маань бас алтматын төлөв өрсөлдөөн эхлүүлж байгаа шүү тийм ээ. За эрэгтэй тамирчин зам дээр. За дараагийн тамирчин. За эрэгтэй тамирчин төрөлцсөн гэдэг аргагүй ариун тамир гэдэг олон сүмжийн масрын сайн тамирчин маш бага зайтай орж ирж байна тийм ээ. Тэгэхээр багтаа бол маш том тэргүүлэг аваад ирж байгаа гэсэн үг. Эрэгтэй тамирчидтай уралдаад маш бага зайгаар хоцорж орно гэдэг бол тухайн багт бол нэлээд боломжийг авчирч байна л гэж ойлгож байна. За хоёрдугаар дараагийн хоёр тамирчийн клубд хоёр эрэгтэй тамирчин гаргасан баг шиг. за эрэгтэй тамирчин маань бол эрэгтэй тамирчин харагдаж байна. За хоёр дахь нь бас эрэгтэй тамирчин байна тийм ээ. За одоогийн төлөө хоёр бие тэргүүлсэн байдалтай л явж харагдана да. За саяны тактик маань бас л давтаг төсөнчтэй болоод явчихгүй яа. Одоо Сэлэн загас клуб маань бол хоёр эрэгтэй тамирчинтай байгаа. За нэг нь одоо уралдаж байна. Эсэргээр Виакотс клуб маань бол одоо эрэгтэй тамирчин байхгүй, эмэгтэй тамирчин үлдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр
Сэлэн загас клуб хэрэгтэй тамирчин гарчлаа тийм. тийм гарцсан байгаа. Андарсан маань хоёулаа эмэгтэй тамирч тулсан байсан юм тийм ээ. Тийм хоёулаа эрэгтэй тамирчнаар эхлүүлээд эмэгтэй тамирчд яваад Тийм ээ, эмэгтэй тамирчдаар тэгээ дууссан. эрэгтэй Тэгээд хоёр эмэгтэйгээр дууссан юм. эмэгтэйгээрээ дууссан. За сэлэн загас клубын микс бүхний баг одоогийн мэдрээ тэргүүлсэн байдалтай шүү. За 50 метрт бол тийм амхан гүйцэтгэхгүй. Садан чим гэдэг спортын дэд мастер гарцсан явж харагдана. За алтан нар араас нь ихчээр зарахгүй хоёр бие тасарсан багт тийм амхан гүйцэтгэхгүй л дээ 50 метрт. За яг саяны дүнд автаглаа тийм ээ. Сэлэн загас клуб маань 1-р байранд, Якутс клуб 2-р байранд орсон байна. За магадгүй Виста клубын 3-р орчвол за яг л саяны бүхний амжилт автаглаа тийм ээ. Өмнөх бүхний амжилтаар. Рависта клуб мөн 3-т орлоо. Энэ бас ойрын зай богино зайд уралж байгаа учраас эмэгтэй тамирчдыг бас сүүлийн гараан дээр тавьчих шиг боллоо тийм ээ. Тийм за тактик байна. Хэрвээ 100 м юм уу дахиж нэг эргэлт хийх байсан бол эмэгтэй тамирч эрэгтэй тамирчинд гүйцэтгэх бас тийм зүйл гарна шүү дээ. Нэг богино хугацааны хурдаар орох учраас бас тэгэд тооцоолох шиг боллоо. За шагналд бол хэцүү үйл ажиллагаа. За янз бүрийн хөлбөрүүдийг л багш нар маань тасалжуулагч маань зөвлөж байгаад бага бүрдүүлж гаргаж байгаа. За энэ удаад бол Сэлэн загас клубын багийн тактикийг зөв сонгосон юм байна гэж харагдаж байна. За дараагийн гарааны уралдааны тамирчдыг танилцуулж байна. За энэ шилдэг тамирчид маань ер нь бол финалд үлддэг. Тэгэхээр бид бол шилдэг тамирчдыг байн финалд харж байгаа учраас магадгүй зарим үзэгчид маань баг таньдаг болж байгаа юм тийм ээ. За 100 м-ийн далаанх хай буюу эрвэх сэлтийн төрлийн финалийн гараа гарахад бэлэн болсон байна. За энэ төрөлд Анунго, Виста клубын тамирч Анунго нэлээд өндөр амжилт үзүүлэх магадaltaй тамирчин байгаа. За одоо 3 дугаар зам дээр гарсаар гэж байна тийм ээ. Хотог мэдэр тэргүүлийг аваад явж байна. За 2 дугаар зам дээр Якутс клубын тамирч Алтан нар гарсан байна. За номын эрдэнэ Хангарт клубын тамирч спортын мастер тамирч маань 4 дугаар зам дээр. За бас далаанхаа сэлтийн төрөлд нэлээд өндөр амжилт үзүүлэх тамирчин маань гарсан байна да. За энэ 2 3 4 дугаар замын тамирчдын хооронд магадгүй эхний 3 байрын төлөө өрсөлдөө явж болох юм. За Анунго Виста клубын тамирчин тэргүүллийг 1 бие авсан байна. За магадгүй гүйцэтгэхгүй сүүлчийн 2 метр дуусах хаа. 2 3 дугаар байр бол харин одоо хэлэхэд арай их тоош харагдаж байна тийм ээ. Яг зэрэгцсэн явж харагдаж байна. За 2 3 дугаар байрын төлөө нэлийн ширээ өрсөлдөөн гарах нэ. За энэ эрвэх сэлтийн төрөл бол бас нэлээд хүн төрөлтөд орно. За мэлхий сэлт эрвэх сэлтээр бол бас нэлээд хүч ур чадвар гаргаж тамирч маань сэлтийг нэлээд сэлтийн хүн төрөлтөд ордог юм сэлт байдаг гэж манай тасалжуулагч тамирчид ярьдаг. За Анунго. За Анунго Алтан нар. За номын эрдэнэ Хангарт клубын тамирчин маань 2 дугаар байранд орсон юм байна. За гуруула спортын мастер манай шилдэг 3 эмэгтэй тамирчин орсон байна. За эрэгтэй эрвэх сэлт. За сод мандах төв байсан далаадад клуб. Сэлмэг олон улсын хэмжээний мастер. За бэлгүүдээ мөн олон улсын хэмжээний мастер хоёулаа Якутс клубын тамирчин байна. Ган эрдэнэ залуу тамирчин Хангарт клуб эрдэнэт оролцож байгаа. За Нинжин хайц орчлон клубын тамирчин. Спортын мастер. За энэ 5 тамирчин байна. Хэн 25 оны улсын авраг болох вэ гэдэг одоо үзэх гараандаа гарлаа да. Бүх тамирчид маань авраг болохыг зүүдэлж ирсэн баг. Тэгэхээр хинийхэн зүүд өнөөдөр биелхийг одоо хараад бүгд хүн төрүүлнэ гэж оролдсон шүү дээ. Тийм бүгд л өөр төрүүлэхэд лөө алдар цолоо дуудуулж бас багш нартаа магтуулж бас юу сурсан мэдснээ бас өөртөө дүгнэх эхэлж байгаа гараа л да. Манай улсын спортын холбооны хамгийн том тэмцээн. За энэ тэмцээнээс шалгарсан өндөр амжилт үзүүлсэн амжилтууд цаашдаа дэлхийн болон твийн том тэмцээнд явах боломжийг нэгддэг. Энэ тэмцээн байгаа. Тэгэхээр бүх тамирчид байна. Тэтгэл сайн гэж оролцож байгаа. За одоогийн байдлаар 3 дугаар замаар явж байгаа бэлгүүдээ олон шинжийн мастер. За аргагүй эрвэх сэлтийн төрөлд голчлооч ярьдаг тамирчин байгаа. За наан 5 дугаар замаар Нинжин бас нэлээд ойрхон бас ингэж орж ирж байгаа гэж байна. За 1-р бэлгүүдээ 2 дугаар замаар 2 дугаар Нинжин ороод ирж байгаа юм байна. 3 дугаар замаар Хангалт клубын тамирч Хангал. За ингээд энэ 3 тамирчин байна. За амжилтандаа нэлээд сэтгэл хангалаар гэж байна тийм ээ.
сайхан мөч тамирчид юм байна. За шагнал ордуулах ажлын үйл ажиллагаа. за хангал гүлэмж тамирчин хангал Биогоц гүлэмж тамирчин алтан нар энэ хоёр тамирчин байна. Хүрэл медаль хүртсэн юм байна. За мөнгөн медалийг цаана хангал гүлэмж тамирчин номын эрдэнэ альфа орчлон гүлэмж тамирчин Минжин. За хоёул спортын мастер гэдэг өндөр сайхан золтой хоёр тамирчин байна. Хоёул 15 настай, Минжид 16 орж байгаа. Яг үеийнгээ хоёр тамирчин байна. За 3 алтан медалийг спортын мастер Виста гүлэмж тамирчин Анунго Биокос гүлэмж тамирчин Билгүүдэ олон улсын хэмжээний мастер. За сайхан амжилт үзүүлж шагналын тавцанд зогсжээ. За араар даллах сэлт. За араар далд сэлт. За тамирчид маань бол харцсан өөрчлөлт нь мэдээж араар далд сэлтийн төлд дагныг хичээж байгаа тамирчид маань одоо энэ гараар гарч ирэх хүчтэй. За дөрөвдүгээр замаар Индра. За тавдугаар зам Үжин. За энэ араар далд сэлтийн төлд хоёулаа спортын мастер дээр цолоо хийсэн хоёр тамирчин финал чиглэсэн юм байна. За энэ төрөлдөө топ тамирчин Монгол улсын хамгийн том тамирчин бол Сэлэм загас гүлэмж тамирчин олон улсын хэмжээнээс Ариун тамир Монгол улсын араа далд сэлтийн 50, 100, 200 метрийн бүх рекордыг амжилтыг эзэмшиж байгаа ийм өндөр зэрэг тамирчин байгаа. За сүүлийн 3 жилийн дэлхийн аварга салбар тэмцээнд доктортой оролцож байгаа, тогтмол оролцож байгаа. Тэмцээнээс тэмцээнд рекордоо шинжлэх өөрийнхөө рекордыг шинжилэн тогтоож байгаа. За одоо харж байна тийм ээ. Аргагүй бусад тамирчдаас хол тасрах юм аа гэдэг харуулж штэ тийм ээ. 50 м-ийн зайд ингэж орно гэдэг бол сайхан амжилтчөө. За 29 секунд амжилтаар орсон юм байна тийм ээ. За харахгүй төрүүллээ те. Тий, аргагүй сайн тамирчин. Яг энэ сэлтийн төрөлдөө бол голчлон бэлтгэл сургалтаа хийж олон улсын тэмцээнд оролцдог тамирчин байгаа. За эрэгтэйчүүдийн 50 м-ийн араа далд сэлт. За залуу тамирчин хамд өгс спортын дэвэн мастер. За Тэнгис баян зэрэг өсвөр спорт сургалтын дэвэн тамирчин Бид мастер. За Цэлмэг. За энэ 200 м-ийн араа далд сэлтийн төлд Монгол улсын рекорд амжилтыг эзэмшдэг ийм сайн тамирчин байгаа. За Нарманд Сэлэм загас гүлэмжийн Бид мастер тамирчин. За залуу тамирчин 15 настай байгаа тамирчин байгаа. За энэ сэлтийн төлд. За энэ бол маш хурдан орж ирнэ. Тамирчид маань бол 50 м-ийн төлд бол бүх солихын завдлагууд орж ирэх ёстой. Одоогийн байдлаар Сэлмэг Билгүүдэ хоёр маань нэлээд ойрхон явж байгаа. За Билгүүдэ олон улсын хэмжээний мастер өвн өөрийнх нь сэлтийн төрөл бол яг 10 бол биш. Гэхдээ бүх төрөл маш жигд өрсөлдөг юм сайн тамирчин байдаг. За Билгүүдэ гоо туршлагатай юм аа. 10 доллар тэргүүлээд багийн анд Сэлмгийн өмнө орж байгаа юм байна шүү. За Сэлэм загас гүлэмжийн хоёр тамирчин хүрэл медалийг хүртэж байгаа юм байна. Спортын дэд мастер Санчирма Нармандах. За хоёрдугаар байранд спортын мастер Анунго, олон улсын хэмжээний мастер Цэлмэг нар орсон байна. За нэгдүгээр байранд хоёр олон улсын хэмжээний мастер Ариун тамир Билгүүдэ нар маань орж алтан медалаа ингэртэй зүйлээ. За шагналыг Монгол манай шүүгчдийн зөвлөлийн гишүүн Мөнгөнсор гардуулсан юм байна. За 200 м. Өрөө далд сэлт. За манай өрөө далд сэлт бол маш олон төрөлтэй байдаг. 50, 100, 200, 400, 800, 1500 гэдэг хамгийн олон төрөлтэй сэлт маань бол өрөө далд сэлт байдаг. За бусад сэлтийн төрөлдөд бол 3 зайтай байдаг. 50, 100, 200 гэсэн. А тэгэхээр энэ 200 м-ийн одоо өрөө далд сэлтэд бол дундын зайтай орно. За ямар тамирчид маань энэ жилийн улсын аврал болох нэ. Одоо хоёул харъя да. За 2 минут гарангийн дараа 25 оны 200 м-ийн өрөө далд сэлтийн улсын авралт орно. За энэ төрөлд яг өндөр амжилт гарах магадaltaй тамирчин бол Алтан нар байна. Спортын мастер яг өсвөрийн тамирчин. За Виста гүлэмж тамирчин Ялгуун бас сайн амжилтыг үзүүлдэг. За Содон Чимэг спортын дэд мастер залуу тамирчин амжилт нь маш сайн гэж байгаа. Тэгэхээр энэ гурван тамирчны хооронд магадгүй эхний 3 байрны төлөө өрсөлдөө явах болов уу гэж харж байна. За гэхдээ залуу тамирчид бол
хэлхий аргагүй таамаг тарга амжилтыг үзүүлдэг. Тийм учраас магадгүй бас буруу таамагласан байхыг үгүйсэхгүй тийм ээ. За манай холбоо яг энэ тэмцээнээ бол жилээс жил олон улсын стандартад нийцүүлэх. За олон улсын стандартад нийцүүлнэ гэдэг нь маань бол тамирчдын амжилтыг л яаж өндөр түвшинд гарах вэ? Потенциалын илүү өндөр түвшинд биднээс гаргаж чадах вэ гэдэг боломжийг л тамирчдад нээж өгөх нь бол холбооны хамгийн гол зорилго. Тэгэхээр яг тэмцээнийн хооронд яг биднээс зохион байгуулалтын хувьд, за менежментийн хувьд бас нэлээд шат ахиуч хийхийг зорж байгаа. Ямар ч байсан тэмцээн маань бол амжилттай сайн болж байгаа. За гэхдээ холбооны хувьд хийх ажлууд бол маш их байгаа. Олон журмуудыг, стандартуудыг батлан гаргах. За тамирчид, тасалжуулагчдаа ямар байдлаар одоо тусдын болж амжилтын дэлхий болон твийн төвчөнд ортуулгаа гэдэг дээр илүү бодлогоо нарийн болцоож гарах ийм ажлуудыг бас холбооны удирдах зөвлөл, за гүйцэтгэх удирдлагын төвчөнд бол хийх ажлууд нэлээд байгаа. За 25 онд бол энэ ажлууд дээр нэлээд олон бас юмнуудыг хийя гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа холбооны хувьд бол. За тэмцээний тайлбарт эргээд оръё. За инэрлэн спортын эд мастер Виста гүдэмт тамирчин. За таамаглалыг магадгүй эвдээд одоогийн байдлаар 2 дугаар байранд явж байгаа гэж шүү. За түрүүн таамаглалд бол бит хоёр дурдаагүй тийм ээ. Гэтэл 15 настай залуу тамирчин байгаа. Таамгийг эвдээд магадгүй ихний байрны төлөө өрсөлдөхөр бас. За барийн зүгийн сүүлийн бариа хийж тийм ээ. За алтан нар яг зөвхөн тамирчин. За 2 дугаар байранд бит хоёрыг сая дурдаагүй инэрлэн спортын мастер Виста гүдэмт тамирчин маань 2 дугаар байранд орж байгаа юм шүү. За Виста гүдэмт тамирчин 15 настай 10 медаль яасан болж байгаа. Тийм. Инэрлэн маань уг нь бол 50 болон 100 метрийн төлөлд төлхөө сайн амжилт үзүүлэх тамирчин. За 200 метрийн төлөлд бас өөрийгөө сориод орж ирээд 2 дугаар байранд орно гэдэг бол бас сайн амжилт. Тэр магадгүй өөрийнхөө явдаг сэлдэг төрлөө бас нэг төрлөөр нэмж байгаа юм байна манай тамирчин. За нинжин. За 200 метрийн өрөөр дах сэлтийн эртээчүүдийн гараа гарахад бэлэн болсон байна тийм ээ. За 5 дугаар замаар бэлгүүн ангаа гарч байгаа юм байна. За эрэхтэй. За сэлтэнтэй уралдаан болно. За бас тактик байдаг. 50-100 метрт бол тамирчид бол ерөөсөө шууд ажиллаад ерөөсөө өөрийнхөө мэддэг чаддаг бүх юм ийгээд орж ирдэг. За 200 метр рүү харьцангуй бас дундын зай болж байгаа учраас за хизээ хаана ямар хурдаа гаргаж сэлэх үү, өрсөлдөгчтэй ямар байдлаар өрсөлдөх үү гэдэг бас тамирчид маань харьцангуй бодож гарч ирэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тамирчид маань яг юу бодож ямар тактикаар уралдаж гарч ирсэн нь одоо харагдан да. За эхний 50 м дуусчихад за 5 тамирчин баг зэрэгцээд орж ирж байна тийм ээ. За магадгүй хит төрүүлж явж бас өөрийгөө ядраахгүй гэсэн бас тактикийг барьж байгаа үүсэхгүй тийм ээ. Бас өрсөлдөгчдөө шинжих. За хин ямар бэлтгэлтэй байв. Тэгээ бас биенийг ажиллах байдалтай. Эхний 100 м-ийг бас сэлж байгаа үүсэхгүй. За эхний тамирчин ер нь 5 тамирчин 5 лаваар гижил эргээд нь шүү. Ер нь зэрэг шахуул. Тэгж. За сүүлийн 100 м дээр бол мэдээж өрсөлдөө ширүүлснэ. Бүгд биенийг бас ажилласан байдалтай. За одоогийн байдлаар эхний 3 тамирчин бол зэрэгэл явж харагдан да. За одоо баг зэрэг ажиллаж эхэлж байна. За одоо өөрсдийнхээ тактикийн дагуу хэлнэ. Одоо 75 м үлдсэн байгаа. Тэгвэл за 2 3 4 дугаар замын тамирчид маань бол ер нь бол бэлтгэл сайтай байгаа юм байна. За майдер баг зэрэг төрүүлж ирсэн. За одоо сүүлийн 50 м. За майдер баг зэрэг төрүүлгийг авсан. Сугар 2 дугаар байранд, нинжин 3 дугаар байранд явж харагдан да. За эргээд 25 м үлдэнэ. За майдер сугар 2 баг зэрэг ирсэн. За одоо 25 м финишийг хэн хийх вэ? За 3 дугаар замын тамирчин нэлээд сайн ажиллаж байна. За тийм байна. Альфа орчин гүлэмж тамирчин спортын мастер Нинжин. За нинжин маань ер нь хэдэн настай хичээлж гэлсэн бэ? Одоо өөрийнхөө уралдах тэгээд энэ устай холбогдох бас түүх хийхэлсэн үү? Бүр нарийн холбогдох. Хэгчнэрээд байгаа 7 настайгаас эхэлсэн байдаг. Одоо 16 настай тамирчин байгаа. Тийм бас чөлөө цагаа усан сэлтээр хичээлээд энэ сайхан амжилт үзүүлээд явж байгаа нь бол бас сайхан. Тийм. Спорт гэдэг бол хүүхдүүд маш сайхан амжилт
хүмүүжил, дэсүү төвчээр авчирдаг. Тэгэхээр бас хүүхдүүд маань ийм сайхан спортоор хичээлээд ингээд амжилттай явж байгаа бол эцгийн хувьд бол бахархалтай зүйлээ. За гэр бүлийн нөлөө ахигчийн нөлөө бас их орсон байна тийм ээ. тийм байгаа. Аавын нөлөө нэг их орсон байна. За аав бол яг зөөн, сургуультын зөөн, бэлтгэлтэн зөөн. За бусдаар бол оролцох боломж муутай. За бөөхөс хэлтийн төрөл маань эргээд эхэлж байгаа шүү дээ тийм ээ. За говийн өсчд Виста. За говийн өсчд клуб маань Говь Сүмбэр аймгийн доктортой амжилт үзүүлж байна. За хувийн гараа болон багийн бөөхөс төрөлд бол финалд доктортой шалгарчээ. За Сэлэнг аймгийн баг маань бас бөөхөс финал шалгарчээ. Хоёр орон нутгийн баг маань хоёулаа бөөхөс шалгалтыг бол бас орон нутгийн клубүүд тамирчдын маань амжилт бас сайжирч байгааг илэрч тийм ээ. За амжилт хүсье өгөөдөө. За 50 метрийн зай байсан тийм үү. Тэгэхээр маш хурдан орноо бөөхөө бол за Сэлэнг цогц клубын тамирчид тэргүүлээ баг зэрэг авсан. За баг зэрэг шимаа нэг бие яваад орч байгаа шүү. За 50 метрийн зайд бол тамирчид маань бол амьсгаач авахгүй. Бараг 50 метрийн зайд дуусгана. За магадгүй ганц юм хоёроо авах боломжтой. Амьсгаа авах тоолонд бол бас хурд саарах, тэ балдах бас тийм зүйлүүд учраас тамирчид маань аль болох амьсгаа бага авч баримт орох хичээдэг. За багийн хорт тамирчид баримт орж ийн тийм ээ. За одоогийн байдлаар Сэлэнг цогц клуб тэргүүлээ баг зэрэг авсаар гэж байгаа юм байна. За дөрөвдүгээр зам орч байгаа Виок клубын тамирчид араас нэгж байгаа юм байна. За хоёрдугаар зам орч байгаа Виста клубын тамирчид гуравдугаар байранд одоогийн байдлаар бөөхөө хөгжүүлж байна. За магадгүй алтан медалийн төлөө өмнөх бөөгөн дээр гарсан Сэлэнг цогц Виок клуб маань ахин өрсөлдөх нэлээд магадaltaй болж шүү. Энэ 3-4 зам дээр л их өсөлтөө үүсэж байна да. За ер нь бол өмнөх дугаар дээр хэлсэн өртсөн гараа дээр хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн баг болон тамирчид дундлын зам буюу 3 дугаар зам дээр гардаг. За тэгээд 2 дугаар байрын амжилт үзүүлсэн тамирчид бол 2 4 дугаар зам дээр ингээд хоёр тишээ сааж гардаг. Тэгэхээр голын зам дээр очиод тамирчид бол бас тэргүүлийг авах амжилт үзүүлэх магадлал харьцан өндөр байдаг. За яг тэр часаар болж юм тийм ээ. За 1-р байранд Сэлэнг цогц клубын Микс Бөөхөний маань баг орж байгаа. За энэ тооцоог байна. тооцоог байна тийм ээ. За шилжилтийн алдаа хийсэн юм байна. За хоёр багийн гишүүн бөөхөө шилжүүлэхдээ төрүүлж үсэрсэн юм байна. Тийм учраас Сэлэнг хүрээгүй байхад. тийм тамирчны барины ханд хүрээгүй байхад хоёр дараагийн тамирчин бөөхөө эхлүүлсэн гэсэн бич гарсан байна. За тэгэхээр 1-р барийн амжилтыг одоо нойлно гэж эвднээс ярьдаг. Хүчингүү тооцоод 2-р барийн баг маань 1-р байр руу ахиж орж ирдэг. За ингээд Говь Сүмбэр аймгийн баг маань 3-р байранд, Виста клубын баг 2, за Виок клуб 2-р байраас дэшээ гэж 1-р байр руу орж ирж байгаа юм. За ийм л байдаг. Маш багийн нэг гишүүний гаргасан маш бага алдаа ингээд бага бас амжилтыг бас тооцоолохгүй байх ийм шалтгаан болдог. Тийм учраас багийн гишүүд маш хариуцлагатай сэлгэстэй байдаг. Маш хариуцлагатай дүрэн байна тийм ээ. Тийм энэ бас сайхан. Тийм. Бас шудраг юм. Тийм багууд маань бас ийм учраас тамирчид бас дуртай байдаг энэ төрөлдөө. Багийн хариуцлага хамт олонны ийм нэгдэл тийм ээ. Зохион байгуулалт бүх зүйлийг бөөхөд харагддаг учраас тамирчид маань бөөхөөс хилтэнд энэ төрөлдөө маш их дуртай байдаг. Сэтгэл хөдлөл хүлээдэг. Хин бөөхөд авахыг бол баг дотроо нэлээд нарийн ярилцсан шийддэг ийм төрөл байдаг. За одоо нэг микс буюу микс хоёр ихтэй хоёр эмэгтэй бөөхөө маань холбог сэлтийн төрөлд 100 метрийн зайд үргэлжлэж байгаа юм байна. За энэ 5 клуб маань ер нь бөөхөд дан шалгаад байна шүү тийм ээ. За манай говийн өсчид Сэлэнг хоёр орон нутгийн клуб маань бол ямар ч байсан 4-5 дугаар байраар финалд доктортой шалгараад байна. Тэр бол сайхан амжилт үзүүлж байгаа юм байна. Магадгүй эх жилээс бол шагналын давцанд багаараа зогсох магадлал бол манай орон нутгийн клубүүдэд байгаа юм байна. Ус тасгаж өргөсөн маань бол маш чийж ажиллаж байгаа юм байна. Тамирчдын амжилт сайхан агч байгаа юм байна. За эхнээс л 100 м араар далд сэлт.
Спорт олон улсын хэмжээний мастер ариун тамир. За цаана эрэгтэй тамирчин. Виста клуб гарсан юм. За эрэгтэй тамирчтай ингээд тэргүүлээд орж ирнэ гэдэг бол аргагүй. Араар далд сэлтгэн төвд бол маш өндөр хэмжээтэй гарч байгаа гэдгийг харагдаж байна тийм ээ. Эрэгтэй тамирчны тэргүүлээд орж ирж штэ. Тэгэхээр маш сайн байна. Бэлтгэл сайн байгаа юм байна. За мэдхий сэлтийн төрөл үргэлжлэнэ. Мэдхий сэлтийн төрөлд бол яг багийн бөөхэй төрөлд бол алдсан алдаагаа нөхөх, зайгаа ойртуулах маш их тийм боломжтой төрөл гэж үздэг. За мэдхий сэлтээр сайн хичээлдэг, сайн тамирчтай багууд бол алдсан зайгаа энэ төрөлд нөхөх. За магадгүй хэрвээ хоцорч явсан бол тэргүүлийг авах энэ боломжтой сэлтийн төрөл нь бол дэлхийн сэлт гэж ярьдаг. Тэгэхээр дэлхийн сэлтийн төрөлд бол багууд маань нэлээд ач холбогдол өгч тамирчтай маш сайн тооцож гарсан баг учиртай. За одоогийн байдлаар сэлэн загас клуб маань тамирчин ямар ч сан тэргүүлийг алдаагүй магадгүй зайгаа холтоод орж ирж байгаа юм байна. За араас нь Якоц клубын тамирчин маань бас зайгаа энэ төрөлд ойртуулахыг хичээж байгаагнаа. За энэ хоёр тамирчин байна. Баринга орж байна да. За энэ шилжилтүүдээр маш сайн харж өсрөх ёстой. Багийн тамирчид яг бариад төрсөн үед л давцангаас хөндөрөх ёстой байдаг. За энэ шилжилтэн дээр алдаа гарах юм бол багийн минь амжилт ингээд нойлдгоо. Тийм учраас Сэлэн загас клуб бол маш сайн харж байгаа бох тийм ээ. Өмнөх гараан дээр тийм маш том туршлага болсон тийм ээ. Том туршлага Маш болсон. туршлага болсон. За нөгөө алдаа гарсан тамирчид бол мэдээ сэтгэл зүйд хүнд байгаа. Тэр алдаагаа дахин давтахгүй байх. Нэг багийн гишүүдэд маш том сургамж болно. Алдаа бүхнээс сурж амжилт гаргадаг манай тамирчид. Тэгэхээр за эрвэгийн сэлтийн төрөлд за олон улсын хэмжээний мастер бэлгүүдээ за алдсан цагаа нөхөөд бараг зэрэгцээд орж ирж байна тийм ээ. За баггүй эрвэгийн сэлтийн төрөлдөө сайн тамирчин. За яг зэрэгэл орлоо. За одоо сүүлийн тамирчид маань багийнхан бүг амжилтыг шийдвэрлэнэ. За одоогийн байдлаар Якоц клубын тамирчин тэргүүлийг баг зэрэг авсан байна. За Индра спортын мастер. За Сэлэн загас клубын тамирчин Содон Чимэг спортын мастер хоёр тамирчин байна л. Багтаа алтан медаль авчрах уу гэдгийг хамтлал өрсөлдөж байна да. За яг зэрэг ирлээ тийм ээ. За одоо сүүлийн 50 м. Хэн бэлтгэл сургуультай сайн базаасан бэ гэдэг нь одоо л харагдана. Мэдээж багийн амжилтын төлөө хоёр тамирчин бол бүх хүч чадлаар ажиллаж байгаа. За Содон Чимэг маань хагас бие тэргүүлээд за магадгүй энэ зайгаараа бага алтан медаль хөтлөх боломжтой. За тийм байна. За Сэлэн загас клубын тамирчид нэгдүгээрөнд орсон. За баяраа тэмдэглэж байгаа шүү. За Сэлэн загас клуб тохиолдсон явдал. За Якоц клуб бас тохиолдож байгаа юм байна. За багийн тамирчид маань тийм байна. Бас шилжилтийн алдаа. За шилжилтийн алдаа гаргасан уу? Сэлтийн техникийн алдаа гаргав. Ямар ч байсан багийн амжилтыг тооцоогүй байна. За хэдийгээр тэргүй гурав дээр одоо Виста бас за тийм байна тийм. За багууд маань амжилт гарахын төлөө маш их хичээдэг. Багийн амжилтыг хоош нь чангаахгүй төлөө бүх тамирчид маань их хичээдэг. За хэд их бас хичээснийхээс болоод бас алдаа гарах магадлал маань ихсээд эхэлж байгаа юм л да. за говийн усчид Сэлэнг аймаг хоёр орон нутгийн хоёр баг одоо 2 3 дуурайгаар ирлээ. Тийм байна. За энэ бол За алдаа гарахгүй сэлнэг бол ийм Сэлэнг аймаг. за алдаа гарахгүй сэлнэг Сэлэнг аймаг 2. За говийн усчид клуб 3 дугаар байна. тийм байна. За манай орон нутгийн хоёр клуб байна. Ямар ч алдаа гарахгүй сэлтийн техник шилжилтүүдийг зөв гүйцэтгэснийхаа үр дүнд улсын аварга шалгалт тэмцээнээс мөнгө хүрэл медалийг хүртэж байгаа ийм сайн амжилттай гаргаж байгаа юм байна. За хоёрдугаар байранд Сэлэнг аймгийн баг улсын спорт сургалтын төв. За магадгүй багийн богино төрөл авчих анхны медаль байгаа. Баяр хүргээ тамирчтай. За алтан медалийг Сэлэн загас клубын тамирчид байна. Ямар нэгэн алдаа хийлгүй. Өмнөх алдаанаас маш сайн сургамж аваад Маш сайн дүгнэлт хийсэн байна. тийм байна.
За нөгөө багууд маань харин илүү бас суулж авшуулаа. За энэ За энд заадгаар л асгаж болох шүү. За нийт багийн баг хөрөл. За нийтвэр дүн. Нийт дүн маань гарсан байна. За 3 дугаар байранд Виста клубын баг тамирчид орсон юм байна. Алтан медалийн чанараараа. За 2 дугаар байранд Сэлэн загас клуб нийт 24 медаль хүртэж 2 дугаар байранд орж байгаа юм байна. За Виагоц клубын тамирчид маань нийт 45 медаль буюу 18 алт 19 мөнгө 8 хүрэл медалаар 2025 оны насан туршид улсын аварга шалгалт тэмцээний аврах багаар тодорч байгаа юм байна. Энэ бол сайхан. Нийт тамирчдаа энэ олон жил багштай этгээд ихэд хийсэн их баярлалаа. Эхлээд алдахгүй ажиллагч баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Манай энэ тэмцээн дээр 3 жил хэвлэлээгүй 100 м өрөө давхсэлт рекордыг хэвлэлээ. Тамирчид маань медальгүй ботсон тамирчид алга. Тэгэхээр энэ бол тамирчдын маань нэгт хичээн зүтгэл, засалжуулагчдын маань хичээн зүтгэл, мөн бүх усан спортын сонирхчдын маань одоо хичээл зорилго бидний нэг ингээд уур амьсгалтай байгааг харуулж байгаа хаа гэж бодож байна. За ер нь бол өөрийнхөө хувийн амжилтуудыг маш их ахиулсан. Тэгээд нэлээд олон төрөлд гарч олон төрөлд финалд нэлээд ачаалал авлаа. Тэгсэн ч гэсэн тэмцээнээ дуусгаад ингээд зогсож байгаад аягүй хөөрөөр бахархаж байна. Энэ тэмцээний хувьд бол Монгол улсын рекордыг шинжилж амжаагүй. Гэхдээ одоогоор би 200 м-ийн дэлхийн сэлэлтийн рекордыг эзэмшдэг байгаа. Ер нь өөрөө мэлхий сэл тэгээ холын зай өөртөөсөө тэгээ мэлхий сэл дээр бол яг 3 зайд бол 3 алт авсан. Тэгээ 1500 дээр бас алт авсан. Тэгээ 800 400 өөр дээр бол айгүй ойрхон орж ирсэн. Хэдэн дойлын зөрүүтэй ороод ирсэн. Мөнгө автсан. Тэгээ одоо багийнхандаа бол ер нь анх орж ирсэн 2 хүүхэд байгаа. Тэр хоёртоо бол яг энэ тэмцээн боллоо гэхдээ туршлага хөрөнгөлөх тэмцээн байлаа тэр хоёрын хувьд бол. Тэгээ өшөө сайн илүү хичээгээрээ. Бусдаа ч гэсэн тэгж хэлээ. Багштай бас баярлалаа. Энэ удаагийн тэмцээнээр маш шинэлэг одоо дэлхийн одоо жишгээр тэмцээнээ айлуулах зохиолоо тийм болохоор их шинэлэг гоё сайхан байлаа. Энэ удаагийнхаар манайх бууханы төрөл их алт авлаа. Тэр нь маш гоё байлаа. Багаараа хамт олноороо яг алтан медалууд аваад нэгдүгээр байраа эзлэх хамгийн сайхан байлаа. За үзэгчид та бүхэнд Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болсон усан сэлэлтийн 2025 оны насан туршидчдын улсын аварга шалгаруулах тэмцээний тойв нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг танилцууллаа. За тэмцээний хувьд бол үнэхээр өрсөлдөөнтэй болжээ. Залуу тамирчид бол үнэхээр сайжирсан байна. Сая бол тодхон харагдлаа шүү дээ. Тийм манай спорт бол их залуу спорт. За тамирчид маань ихэнх тамирчид маань за 80-90% нь 18 нас хүртэх насны тамирчид байдаг. За тэр цэма 13-4 наснаас эхлээд тамирчдын маань бол амжилт нэлээд ахиж ирдэг. За насан туршид улсын аварга шалгалт тэмцээнд бол 14 буюу түүнээс дээш насны тамирчид оролцдог. За тэгэхээр тамирчид маань 14, 15 настай тамирчид маань улсын аварга шалгалт тэмцээнд ороод за медаль авна, алтан медаль авна гэдэг бол тухайн тамирчин бол бэлтгэл сургалт сайн байгаа юм байна. Ирээдүйд өндөр амжилт гарах болцоотой байна гэдэг л хардж байгаа. Энэ жил ч гэсэн олон залуу тамирчид маань шинээр улсын аваргад орж ирсэн, өндөр амжилтууд гаргасан ийм сайхан тэмцээн болсон. За энэ жилийн одоо дараагийн том тэмцээн өсвөр залуучуудын улсын аварга. За 4 сард Эрдэнэ хотод өсвөр үе залуучуудын улсын аварга шалгалт тэмцээн. За магадгүй 500 гаруй өсвөрийн залуучуудын насны тамирчид маань оролцсон. За мөн түрүүнд дурдсан 4 өдрийн турш зохион байгуулна. За өмнө нь бас 3 өдөр зохион байгуулдаг байсан. За 4 өдрийн турш зохион байгуулж байгаа учраас тамирчид маань бас харьцангуй амралттай, амжилттай сайн үзүүлэх байхаа гэж харж байгаа. Бас тухайн насны ангилалда Монгол улсын рекордыг шинжилэн тогтоох тийм боломжууд байдаг. Тэгэхээр тамирчид маань өөрийнхөө зөвхөн алтан медаль гэхгүй тухайн насныхаа ангилалд рекорд амжилттай шинжилэн тогтоох ийм сайхан боломжууд байдаг учраас тамирчид маань бас 4 хоногийн турш биеэ сайхан амрааж өөрийнхөө яг үзүүлнэ гэсэн амжилтаа сайхан үзүүлэх тийм боломжтой тэмцээн 4 сард Эрдэнэ хотод зохион байгуулагдана. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг дуусаж байна. Тэгээд улсын спорт сонирхчдын холбооны хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа та бүхэнд. За Баруун урт 2025 усан сэлэлтийн 2025 оны насан туршидчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийнхээ 2 дахь дугаарыг танилцууллаа.